Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын 2025 оны төлөвлөгөөт хяналт шалгалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж объектын эрсдлийг түвшинг бууруулах арга хэмжээг авч ажиллана. Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 24-р зүйлийн 2 дахь хэсэг хяналт үнэлгээний үндэсний хорооны 2024 оны 1-р сарын 29-ний өдрийн хяналт шалгалтын төлөвлөгөө баталгаа тухай 02-р тогтоолын 2 дахь хэсэгт хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын 2025 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж объектын эрсдлийн түвшинг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд хөдөлмөрийн салбарын хяналт шалгалт 2025 онд эрчим хүч, ус дулаанаар хангагч байгууллага, боловсруулах үйлдвэр, барилгын материал үйлдвэрлэл, хайрга, дайрга, олборлагчид, төлөвлөгөөт уул уурхай, хуурай замаар ачаа тээвэрлэгч, барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэгч, ус хангамж, суугжилт, хог хаягдлыг хоримтлуулах, түгээх, зайлуулах, боловсруулах, ариутгах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагад салбарын ерхий байцаагчийн баталсан 5 удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийгдэнэ. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Салбарын хяналтын чиглэлээр улсын хэмжээнд энэ донд төлөвлөгдсөн объектууд маань ус дулаан, эрчим, түгээхийн салбарууд дээр төлөвлөгөөт хяналт шалгалт, мөн боловсруулах үйлдвэр буюу барилгын материалын боловсруулах үйлдвэр дээр ингээд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх. Тэгэхээр манай аймгийн хэмжээнд бол 16 аж ахуйн нэгжээр төлөвлөгөөт хяналт шалгалт төлөвлөгдсөн байна. Мөн өртсөн сэргийлэх хяналт шалгалтаар уул уурхай, олборлолт, зам тээврийн хуурай замаар ачаа тээвэрлэх аж ахуйн нэгжүүд, тээврийн компаниуд маань мөн хог хаягдлын үйл ажиллагаа тээвэрлэлд устгах, ариутгах үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд маань мөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдаж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдээ. Тэгээд улсын ерөнхий байцаагчийн баталсан 5 чиглэлийн удирдамжийн хүрээнд улсын хэмжээнд ингээд хяналт шалгалтууд гарчаад байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд маань хяналт шалгалтынхаа үйл ажиллагаанд бэлтгэж хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн аюул байдал эрүүл ахуйн тухай хууль, хөдөлмөрийн үлсний доод хэмжээний тухай тухайн салбарын хамтын хэлэлцээрийнхаа хэрэгжилтэнд анхаарч мөрдөн ажиллахыг бас та бүхэндээ урьдчилсан мэдэгдэж байна. Дээрээс нь болзошгүй эрсдэл аюулгүй байдлаас урьдчилан сэргийлж тухайн байгууллага дээр өөрсдийн нөхцөлтөө уялдуулаад дүрм журмаа боловсруулан хөдөлмөр эрхлэгч ажилтан албан хаагчдад анхааруулж заавар зөвлөмж тухай бүрэн өгч ажиллахыг та бүхэндээ хүсэж байна. Тэгэхээр улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа хяналт шалгалтынхаа үйл ажиллагаанд эртнээс бэлдэж аж ахуйн нэгжүүд болон ажил олгогч ажилчдаа анхааруулж байгааг та бүхэн маань хүлээж авна. Хяналт шалгалтанд Тэнгэрийн төгс гүрэн, Хант толгойд самхаг индустриал хувьцат компани, Хямар Сүхбаатар мах импекс, Мөнхийн гэрэлтчим, Халзан долоон сэтгшүй нэмэх, Онгон аривжих, Малцоглч, Түмэн зогт ус дулаан, Чон гол хөгжил, орон нутгийн өмчит аж ахуй тооцоо үйлчлэгээний газар, доднод бүсгийн эрчим хүчний систем, хайласт голомт, дөрвөлж, дарган төвчлөлт үйлчилгээ, Тунгаа Майнус констракшн, MSK&TO гэсэн эдгээр 16 аж ахуйн нэгж байгууллага хяналт шалгалтанд орохоор байна. Мөн хяналтын мэргэжилтний зүгээс болзошгүй аюул эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг иргэн аж ахуй нэгж байгууллагад анхааруулж байна.